2026 оны 5 дугаар сарын 7-ны пүрэв гарагийн чуулганд нэгдсэн оролдооны эцсийг танилцуулъя. 55% эрсдэлтэй байгаа учраас чуулганы оролдооныг нээснийг мэдэгдэе. Хууль батлагдсан гарснаар энэ цус усан бүтээгдэхүүний нөөц хангамжийн тасралтгүй байдлыг хангахад ихээхэн тустай болно гэж үзэж байгаа. Монгол улс цусны хангамжийн хомсдолтой бол тулгарсаар ирсэн байгаа. Цаашдаа нэмэгдүүлэхэд энэ хуулийн төслийн бас гол ач холбогдол бас оршно гэж ойлгож байгаа. Цус боловсруулах техник, технологиг бид нар байнгын орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж явах хэрэгтэй. Зарим юм чи хөдөө авчаах боломжгүй задарчдаг асуудал байж байгаа хөдөө сус хийхдээ жишээл шинэ хөдөөс нь сэвэндэл авч явж байна. Бусдад юмнууд авчаах боломжгүй болчиход байна. Олон улсч гэсэн бас байгууллага дээр очиж яг ийм цус хандивлах том хэмжээний аяныг жилдээ нэг удаа ч юм уу зохион байгуулах тийм юм нь донорын тоогод бараг 3-4 дахин өсгдөг гэсэн ийм судалгаа байдаг юм байлээ. Тэгэхээр энэ талаар бас ямар нэгэн зохицуул хууль дээр бас суусноо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бодлого бол 100% сайн дурын авлаггүй донорын тогтолцоо за нөгөө талаас цусны аюулгүй байдал үндэсний нэгдсэн систем гэсэн ийм 3 толгуур дээр бол үндэслэсэн байгаа. Энэ хууль батлагдсанаар энэ цусны донор болж байгаа иргэдийн тоо өсөх үү? Сум суурин газрууд энэ хот хоорондын замыг дагсан, бомтын замыг дагсан энэ бэлтгэц нөөцөл маш муу байлаа. Сум суурин газрууд дээр бид нар 21 аймаг 4 томоохон нэгдсэн эмхтэй сумдууд дээр цус цуглуулах төвүүд ингэж байгуулагдаж ажиллаж байгаа. 2025 онд бид нар замын үд сумн дээр бол цусны салбар төвийг байгуулсан байж байгаа. Ажлын хэсгийг анхдагч хууль 8 бүлэгтэй нэлээд олон зорилттой заалттай юм хууль байгаа. 62 зарчмын зөрүүтэй санал гарсан юм байна лээ. Ард иргэдийн бас эрэлт хэрэгцээ нийгмийн шаардлагад нийцүүлж энийг мэдэрч их хурлын гишүүд хууль санаачилсан. 18 удаа нийт ажлын хэсэг хуралдсан. Ингээд 18 удаагийн ажлын хэсгийн хуралдаанаар энийг шийдээд тэгээд өнөөдөр энэ асуудал орж ирж байгаамаа. Цусны донорын тухай хуулийн төслийн эцэг бэлтгүүлээр хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын орон шилжүүллээ.